Баянгар аймгийн онцгой байдлын газрын 2025 оны онцлог ажил. 2025 онд объектын гал төмрийн дуудлага 42, гал төмрийн мэдээлэл 11, гал төмрийн зөрчил 1, хээрийн төмрийн мэдээлэл 1, газар хөдлөлт 10, зам тээврийн ослын 4, хүчтэй салхи шуурганы мэдээ 4, аврах ажиллагаа 8, эрен хайхаа ажиллагаа 3, уур усны дуудлага 17, нийт 101 дуудлага мэдээ бүртгэгдсэн байна. Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн гал төмөр зам тээврийн осол, эрен хайхаа аврах ажиллагааны дуудлагаар 110 хүний амнаас 23 тэрбум орчим төгрөгийн эд хөрөнгийг тус авран хамгаалсан байна. Сумдын иргэдийн төлөвчдийн хурлын дарга засаг даргын орлогч нараас сургалтанд хамраглалаа. Гамшигаас хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13-2-ийн 1 дахь заалтын хүрээнд гамшигын эрсдлийн менежмент ба хариу арга хэмжээний төлөвлөлт бэлэн байдал сэдвтэ сургалтыг Сумдын иргэдийн төлөвчдийн хурлын дарга засаг даргын орлогч нийт 60 гаруй өдөрт халбан тушаалтны хамруулан зохион байгууллаа. Сургалтаар гамшигын эрсдлийн менежмент, гамшиг осол, гал төмрийн нөхцөл байдал, шалтгаан, гамшигын эрсдлийн ерөнхий үнэлгээ, тойм судалгаа боловсруулах арга зүй, гамшигаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах журам заавар, гамшигаас хамгаалах бэлтгэл бэлэн байдал, гамшигын үеийн холбоо зохион байгуулалтын бэлэн байдал, гамшигаас хамгаалах эж бүрэн команд штабын дадлаг сургууль зохион байгуулах заавар, гамшигаас хамгаалах мэргэжлийн ангийн дөрвөн ослын удирдлагын тогтолцооны үндэс, ойлголт зэрэг сэдвийн хүрээнд нийт 8 цагийн багтаамжтай сургалтыг зохион байгуулсан. Тус аймгийн сумдын удирдлагууд 2025 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр даалгаврын хувийн шинээр томилогдсон бөгөөд сургуультад цагаалсан хэрэгцээтэй үр дүнтэй үйл ажиллагаа болж сургуультад зориулсан гамшигаас хамгаалах менежмент сэдвт сургуулийн гарын авалгаар хангагдсан нь шинээр томилогдсон удирдлагуудад мэдээлэл нэг дороос авах ач холбогдолтой материал болсон юм. Сургагч багш нар бэлтгэлээ. Тус аймгийн боловсролын газар насан туршийн суралцахын төвтэй 2025-аас 2028 онд аюулгүй амьдрах ухаан сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр санамж бичиг байгууллаа. Дээрх санамж бичгийн хүрээнд бэлэн бай сэдвтэ сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж 20 сумын нийт 53 сургалтын менежер багш нарыг сургагч багшаар бэлтгэлээ. Сургагч багш бэлтгэснээр төрийн албан хаагч гэр бүл, хүүхэд, иргэд, олон нийтэд чиглэсэн гамшигаас хамгаалах сургалтад сурталчилгааг хамтран зохион байгуулах, урьдчилан сэргийлэх ажлыг эдвүүцүүлэх, эрсдэлгүй орчинг бүрдүүлэхийг зорж, мөн тус аймаг 2025 оныг суралцагч аймаг болгон зарласан зорилтыг хэрэгжүүлэх, нэг бодит алхам болж, оюутан сурагч сургууль дэлгэхийн өмнөх насны хүүхдийн сургалтыг 212 удаа 225 цагийн багтаамжтай сургалтаар 12739 хүүхдийг хамруулж болзошгүй эрсдлээс өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, мэдлэг дадлаг олгох сургалтыг хамтран зохион байгуулсан. Гамшигаас хамгаалах эж бүрэн команд штабын дадлаг сургууль зохион байгууллаа. Баянгар аймгийн засаг даргын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр 4-1-9-1 дэх заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эж бүрэн сургуулийг Баянова, Гурванбулаг, Баянхонгор суманд, команд штабын дадлаг сургуулийг Цаг, Баянцгаан сумдад, аймгийн засаг даргын нэрмжтэй гамшигаас хамгаалах бэлэн байдлын үйлчлэгийг Ууцгаан, Баазгаан сумдад тус зохион байгуулсан. Гамшигаас хамгаалах эж бүрэн команд штабын дадлаг сургуулийг тус бүрт астрономын 72, оперативын 720 цагийн багтаамжтай 4 үе шаттайгаар зохион байгуулж, сумын онцгой комисс гамшигаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг гамшигаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах хорвчгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулахад мэдлэг ойлголтоо дээшлүүлж, бэлтгэл бэлэн байдлаа ханган ажилласан. Гамшигаас хамгаалах эж бүрэн команд штабын дадлаг сургуулийг 7 суманд 1470 ажилтан, 15,000 эргэн, нийт 16,470 хүнийг хамруулан зохион байгуулсан. Өмнөхөнтэй харьцуулахад эж бүрэн команд штабын дадлаг сургуулийн тоо 16% өссөн, хамрагдaltaй ажилтан албан хаагч 33%, эргэн 66% өссөн байна. Гамшигаас хамгаалах ангиллалын сургуульд зохион байгууллаа. Гамшигаас хамгаалах ангиллалын сургалтыг 2025 онд гамшигаас хамгаалах эж бүрэн сургууль 3 удаа, команд штабын дадлаг сургууль 2 удаа, удирдах албан тушаалтан 5 удаа, төрийн болон нутгийн захиргааны байгууллага хуулийн этгээдийн албан тушаалтан ажилтны сургуульд 130 удаа, гамшигаас хамгаалах алба мэргэжлийн ангийн 31 удаа, оюутан сурагч сургууль дэлгэхийн өмнөх насны хүүхдийн сургуульд 212, нийт 433 удаа 487 цагийн багтаамжтай зохион байгуулж 24,732 гаруй иргэнийг хамруулсан. Өмнөхөнтэй харьцуулахад сургуулийн тоо 2.5 дахин, хамрагдсан хүний тоо 4.3 дахин өссөн үзүүлэлттэй байна. Олон нийтийн оролцоонд тулгуурлан гамшигын эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгууллаа.
Монгол Улсын шадар сайтын өдрөмжээр сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв аргийг аюулгүй байдлаа шалгах өдөр болгосонтой холбогдуулан төрийн болон төрийн бус байгууллага аж ахуй нэгжийн хуулийн этгээд иргэд өөрсдийн аюулгүй байдлаа үнэлж эрсдлээ тооцоолох хялбаршуулсан асуумж бүхий хяналтын хуудсыг Баянгар аймгийн хэмжээнд 42611 иргэндээ сурталчлан таниулж гамшигын аюулаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг чадвар зөв дадлах хөвшилд суралцах аюулгүй орчныг бүрдүүлэхэд анхаарч иргэн бүрийн оролцоог хангах зорилго тавин ажиллаж байна. Баянгар аймагт үйл ажиллагаа явуулж буй 2486 аж ахуй нэгж байгууллагыг 100%, 23643 айл өрхийн 22.9%, 81584 иргэнээс 40.5%-ийг тус хамруулсан нь улсын хэмжээнд тэргүүлж байна. Гол нурын уснаас эрен хайх аврах ажиллагааны дадлаг сургуулилтыг зохион байгууллаа. Онцгой байдлын ерөнхий газрын 2025 оны сургуультай мэдээллийн төлөвлөгөө батлах тухай А-дров 191-р тушаал онцгой байдлын газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 3-6-гийн 3 дахь заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд Баянгар аймгийн 3 булаг сумын хөвг нууранд усны гүнээс эрен хайх аврах ажиллагааны дадлаг сургуулилтыг зохион байгууллаа. Дадлаг сургуулиар гүний шумбалт завтай ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж, нэрвэгдэгч датан гаргах, аврагч усчин шумбагчийн аюулгүй ажиллагааны сургалтыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, салбар нэгжийн дарга нар ажлын зурагтай ажиллаж шийдвэр гаргах дадлага ур чадварт суралцсан юм. Тус дадлаг сургуульд гал төмөр унтраах аврах 1672 дугаар анги, эрен хайх аврах салбар бүлгүүдийн 30 гаруй албан хаагч оролцсон. Өндөр уулнаас эрен хайх аврах ажиллагааны дадлаг сургуулилд зохион байгууллаа. Онцгой байдлын ерөнхий газрын 2025 оны сургалтын бэлтгэлийн төлөвлөгөө батлах тухай А-дров 191-р тушаал онцгой байдлын газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 3-6-гийн 4 дахь заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд Баянгар аймгийн богд сумын их богд ууланд өндөр уулнаас эрен хайх аврах ажиллагааны дадлаг сургуулилтыг зохион байгууллаа. Дадлаг сургуулийн хүрээнд агуйгаас эрен хайх ажиллагаа, өндөр уулнаас эрен хайх аврах ажиллагааны онцлог, өндөр уулнаас эрен хайх аврах ажиллагааны үе шат, сансрын холбооны гар утас ашиглах, байршил тогтоох багжийг ажилуулах, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх тухай сэдвүүдээр танхимын сургалтад хамрагдаж, уулын дадлагаар их богд уулын оюу номин нуур, цонж өргөлд очих зам, маршрут тодорхойлох, тэмдэгдэд хүрэлцэн очих хугацааг тогтоох, алхалтыг аюулгүй ажиллагааны төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, газар орчныг үнэлэх ур чадварт суралцсан юм. Тус дадлаг сургуульд гал төмөр унтраах аврах 1672 дугаар анги, эрен хайх аврах салбар бүлгүүдийн 35 гаруй албан хаагч оролцлоо. Тактикийн дадлаг сургууль зохион байгууллаа. Тус газрын гал төмөр унтраах аврах 16 дугаар анги, эрен хайх аврах бүлэг, иргэний нисхийн үндэсний төв төрөмжид компани Баянгар аймаг дэх нисэх бодолтой хамтарсан гал төмөр унтраах тактикийн дадлаг сургуулийг зохион байгууллаа. Дадлаг сургуульд цагдаагийн газар, эрүүл мэндийн газрын 50 гаруй ажилтан албан хаагчид 7 техник хэрэгсэлтэй оролцож гал төмөр унтраах эрен хайх аврах ажиллагааны тусгай зориулалтын болон шуурхай албаны автомашин техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм. Дадлаг сургуульд нисэх онгоцонд сумлгаа хийх үед гарч болзошгүй гал төмрийг унтраах тактикийн сургууль болсноор онцлог юм. Мэргэжлийн зэргийн шалгалт. Онцгой байдлын байгууллагын албаагчдын мэргэжлийн зэргийн шалгалтыг 2025 онд ирэх үүссэн 74 албан хаагч өгснөөс 65 албан хаагч мэргэжлийн зэргийн 1, 2, 3 дугаар зэрэгэ авсан нь нийт албан хаагчдын 52%-ийг эзэлж байгаа бөгөөд үндсэн цалингийн 5-аас 15% нэмэгдлийг авч байгаа нь албаагчдын нийгмийн баталгааг хангахад дэмжлэг болсон юм. Үер усны аюулын үед ажилласан талаар Баянгар аймагт 2025 онд орсон Адар борооны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус газрын нийт албан хаагчид 9 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж номгон 1-р багт байрлах Баянгар эрчим хүч цэглэгааны төвөг компани цэглэгааны эрчим хүчний их үүсвэрийн өндөр хүчлийн кабель шугам байрладаг түнэл борооны ус нэвтэрч усанд авцсныг онцгой байдлын газрын болон Баянгар эрчим хүч цэглэгааны төвөг компани 23 албан хаагч, 1 мотопомп, 4 автомашинтайгаар 3 цаг ажиллаж 8 тонн усыг мотопомпоор сруулж цэглэгааны эрчим хүчээр хангах нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн 9 орон сууцны Б1-р давхар 2 гудамжны 30 гаруй айл өрхөө усанд автсан дуудлагын дагуу онцгой байдлын газрын 60 албан хаагч 3 мотопомп 12 автомашин 1 ковштойгоор үүрэг гүйцэтгэж аюулгүй байдлыг ханган эргэн аж ахуй нэгжид нийт 408 сая 98 мянган төгрөгийн хохирол учирч онцгой байдлын газраас давхардсан тоогоор 1310 хүний амнаас 11 тэрбум орчим төгрөгийн эд хөрөнгийг тус авран хамгаалсан байна. Хөрөнгө оруулалт.
Онцгой байдлын ерхий газрын харьяа ард талын 115 дугаар ангиас 2025 онд 272 сая 80,883 төгрөгийн үнэ бүхий 337 ширхэг гал төмөр унтраах эрен хайх аврах ажиллагааны тусгай зориулалтын техник 3 тэрбум 529 сая 494 мянган төгрөгийн үнэ бүхий 4 нэгж тусгай зориулалтын болон шуурхай албаны автомашин аймгийн цэгдэрэг намын газраас 20 сая 150 мянган төгрөгийн үнэ бүхий тусгай зориулалтын ховцсоо сэлбэх хэрэгсэл нийт 3 тэрбум 821 сая 724,883 төгрөгийн автомашин болон гал төмөр унтраах эрен хайх аврах ажиллагааны тусгай зориулалтын техник хэрэгсэл хувцсыг тусгайлалтад хүлээлгэн өгч гамшигтай тэмцэх чадварыг сайжруулж дэмжлэг үзүүлсэн байна. Мөн онцгой байдлын ерхий газрын харьяа ард талын 115 дугаар ангиас 2025 онд хайгуулын дрон 1 иж бүрдэл 45 сая 100 мянга, сургалтын дрон 2 ширхэг 5 сая 740 мянга, шумбалтын хуурай хувцас 52 сая 100 мянга, усны мандлын хувцас 1 иж бүрдэл 20 сая 350 мянга, өөргөвч ус шүршигч 62 ширхэг 33 сая 100 мянга, үлээгч аппарат 62 ширхэг 91 сая 530 мянган төгрөг, нийт 337 ширхэг 272 сая 80,883 төгрөгийн үнэ бүхий тусгай зориулалтын техник хэрэгсэл 2 тэрбум 943 сая 794 мянган төгрөгийн үнэ бүхий тусгай зориулалтын автомеханик шатны машин 1 ширхэг 398 сая төгрөгийн үнэ бүхий Isuzu маркийн гал төмөр унтраах бага аврын автомашин 2 ширхэг, туулах чадвар сайтай Toyota Land Cruiser 78 маркийн автомашин 1 ширхэг, мөн аймгийн цэгдэрэг намын газраас үер усны нөхцөл байдлын үед өрг гүйцэтгэхэд ашиглах 7 сая 500 мянган төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг усны хувцсыг тус газарт хүлээлгэн өгч гамшигтай тэмцэх чадварыг сайжруулж дэмжлэг үзүүлсэн байна. Давханд онцгой байдлын газрын 2025 оны онцлог үйл ажиллагааг танилцууллаа.